За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг за бидний ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр манай зочноор доктор судлаач Бадмашин Галарад гэж ах маань орж байна. Өнөөдөр бас үдээ судлаач үнтэй ярилцсан. Судлаач үний байр суурь бидэрт их чухал байна. Өнөөдөр бид яг бөөгнөлийг судлаад яг хэдийн хугацаа өнгөрч байгаа бол судлаач гэдэг яг хичнээн хүн яг энэ зүйлийг судлаа явж байгаа байлаа гэдэг. Ерөнхийдөө хүмүүст бас нэг мэдээлэл мэдтгэн өгөхийн тулд ярилцж байна. Тэгээд одоо за бид нар өнөөдөр бөөгнөлийг одоо тодорхой хэмжээ судалсан байгаа. Энэ судалгааны та одоо ингээд багахан хугацаа судалгаа хийлээ. Эндээс юу яг ингээд онцлоод харж байгаа зүйл юу байна? Ер нь Монгол бөө судлал эхэлсэн он цаг гэх юм бол 1846 онд Казаны их сургуульд одоо Дорж Банзаров гэж одоо Банзарын дорж шүү дээ. Тийм Дорж Банзаров гэж одоо бүрээд хүн анх одоо харын шүтлэг буюу Монголын бөөмөр гэж сэдвэр эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл одоо Европын өнөөгийн орчин үеийн энэ шинэ тухааны цол зэрэг хүрсэн анхны монгол хүн. Энэ хүн Сэлэнгийн одоо Бурятын бас юм урайхан уугийн им хүн байсан. Их залуу нас орсонтой хавьяаслаг лот судлаач болноос хүлээлт байсан харамсалтай нэг залуугаараа нас орсон. Гэхдээ л яалтгүй одоо дэлхийд дахинд Монгол бөгөөдгийн шинэ тухааны судалгааг эхлүүлсэн хүн гэдгээр их гавьяатай. Нэр нь байнга дурсагддаг ийм учиртай. Тэгээ ерөнхийдөө ингээд энэ Монгол бөөхөр бид нар ч одоо зөвхөн өнөөдрийн Монгол улсын өдөр дэвсгэр биш. Монгол туурхтны хэмжээнд ингэж харахаас арга байхгүй. За энэ дотор хэдэн онцлог байгаа юм. Нэгдүгээрт одоо Оросын холбооны улс одоо энэ Бурятд бол бөөгийн судалгаа хүчтэй өгсөн. За өвөр Монголд бол одоо бас энэ 1980 90-ад оноос эхлээд нэлээд хэдэн судлаач гарч ирсэн. Манайхан бодвол одоо бас ер нь бол одоо Монгол эрдэмтдийн анх дугаар их хурлын үеэс эхлээд 1959 онд анх одоо Далай доктор маань хятад сургууль төгсөхдөө Монгол бөөгийн түүхээр докторийн зэрэг хамгаалж байна. Энэ үеэс бол судалгаа хийсэн гэж үздэг. Цөм нь бол ер нь тэгээд энэ Оросд байгаа юм доо. Оросын одоо сүүлийн судлаач ялгааг одоо Бурят бөөг судлахарч Монгол бүл байгаа юм чинь. Яалтгүй одоо их тийм олон хүмүүс янз бүрийн өнцгөөс маш их судалж байна. За манад бол хилцүүн талаас нь бол одоо бөөгийн яруу наригч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо бөөгийн дуудлага гэдэг ч юм уу энэ талаас нь бол судалгаа нэлээ эрт эхэлсэн юм. Энэ бас учир шалтгаан байдаг да. Яг л өнгөрсөн 100 гэдэгч нь бол одоо шашингүй үндэслэлийг төрийн бодлого болгосон юм зүүн байлаа тийм ээ. Тийм одоо бөөг тэгэл одоо бурхны шашнагч одоо ярьж чадахгүй тийм цаг үе байсан. Тийм учраас яг энэ үед бол судлаач чинь бас ингээд учиргүй ингээд бөө судлаад явна гэх юм бол бас тэр судалгаанд нь төдийлөн амжилтанд хүрэх магадлал муу байсан л да. Харин хэлнийхэн бол болж ирсэн. Яг л тэр тэргүүл одоо бөөгийн яруу наригч гэдэг юм уу Монгол ардны аман зохиол за тэгэл одоо өдгөр төөлгээл ингээд бүгдийг судах боломж тэдэнд байсан учраас яг үүгээр дамжуулж бол Монгол бөөгийн судалгаа эхэлсэн. Хамгийн анхны одоо Монголын судлаач гэх юм бол бид нар Бямбан Эренчингой хэлэх ёстой. Яг л Бямбан Эренчингой 1927 оноос хойш энэ Монгол бөөгөө судалж явсан хүн байна. Бүтээл нь гараагүй 1959 он хүрсэн. Гэхдээ тэр хүртэл бөөгийн одоо бусад судалгааныхаа зэрэгцүүлээд бөөгийн судалгааг бол тасралтгүй хийжсэн. Тэгээд Эренчингойн дараа бол одоо бид ангатгчдын тоонд заавал дурдах ёстой хүн бол одоо манай их зохиолч Дашторчин Насагдорч. Энийг бол одоо өнөөдөр хүртэл манайхан ярихгүй байна. Яг үүндээ бол одоо шинэ тухааны академийн хэл зохиолын хүрээлэнд байгаа тэр фольклор гэж одоо англиар дээр нь латинаар бичигдсэн дэвтэр байгаа. Тэгээд тэр дэвтэр дээр бол одоо дайны дэрхийн бөөгийн дуудлага. За тэгээд бөөгийн тамлаг дуудлагуудыг бол тэмдэглэж авчихсан. Ийм байдаг. Нөгөө нэг юм нь бол бид бүгдийн одоо мэддэг нөгөө миний нутаг шүлэг болвол яг бөөгийн
дуудлагын хэмнэлээр бичигдсэн ийм шүлэг байна гэдгийг бол одоо 20 дугаар зуунд манай хэл шинжилгээ эрдэмтэд бол тогтоогчсон байдаг. Тэгэхээр яалтгүй энэ хүн бол одоо хэдийгээр цаашаа гүнзгийрүүлж чадаагүй ч гэсэн бид нар бол өнөөдөр зохиолч оронд л мэдээд байгаа. А гэтэл энэ хүн бол өөрөө түүхч хүн байсан. Монголын одоо товч түүх гэж одоо тухайн үед бас бүтээл хийжсэн. Тэгэхээр нэг богино насалсан олон ажил зэрэг хийжсэн учраас бол мэдээж бөөгийн судалгаанд бол гүнзгий ороогүй боловч яалтгүй одоо тэгж эхэлж тэр бөөгийн яруу найргийг бол бас тэмдэглэж ингэж эхэлжсэн ийм ангадагч нарын нэг бол мөн. А тэгээд нэг хэсэг бол байхгүй. Ерөөсөө байхгүй болсон чи аргач хүмүүстээ монголч нөгөө 40-од оны үед чинь тэгэл одоо дайны үе байлаа тийм ээ юун судалгаа бүх юм ингээд орхичихлоо. Тэгээд 1959 онд Монгол эрдэмтдийн анх дахь их орлогч хийх болоод. Тэгээд манайх ч нөгөө бүх юмыг ингээд хуучны юм хоцрогдсон бүдүүлэг гэд бүгдийг ингээд хөсөр хайчихсан байсан. А нөгөө дэлхийн эрдэмтэд тэрхээр нэгдүгürt Монгол улсын нэр хүндийг, хоёрдугаарт энэ соц системийн нэр хүндийг аврахын тулд одоо энд бол ингээд бас ингээд уламжлал соёл бүх юмд байга хадгалагдж байгаа гэдгийг харуулахын тулд бид нар тэр дэлхийн эрдэмтдийн өмнө бөөгийн судлаач харуулах хэрэгтэй болсон. За тэгэл туул одоо юу гэдгийг энэ бүхэл чиглэлийн судалгаануудыг бол одоо бид ийм ном хийсэн, ийм хийж байгаа гэж үзүүлэх шаардлага гарсан. Тэр үед нь одоо 1930 сайхан шинэ тухайн академийн юунд ажиллаж байсан байна. Тэгээд бичиг захидлууд нь байдгийг. Тэрэн дотроо бол одоо жишээ нь одоо юу гэдгийг тэр Булган аймагт байгаа одоо би нэрийг санахгүй нэг хинчүүлээд нэг одоо бөө хүнийг одоо эрүүлэх боломж байна уу гэсэн бичиг явуулсан л байдаг. За ингээд аламс ийм тухай одоо мэдээ баримтуудыг судалж цуглуулахын тулд одоо ингээд аймагуудын дарга нар руу хүсэлт явуулаад танаа нутагт аламстай холбоотой ямар одоо түүх домог байна, газар ус байна, эсвэл одоо аламсын тухай одоо тийм бодит баримт үзсэн харсан хүн байна уу? Мэдээ занг юу байна гэсэн бичиг явуулаад ингээ манайхан чи бичигнэл тэгэхээр нөгөө дөнгөж сургууль төгсөөд яг Монгол бөөгийн сэдвэр зэрэгээ хамгаалчихсан далай докторийн ном бод хамгийн дөрөв 1959 онд монгол хэлээр гарч байгаа. А тэрнээс одоо Дорж Банзаровын одоо 1846 онд Казанын их сургуульд хамгаалаад тэгээд тэгтээ бол гараагүй хэдэн жилийн дараа гарсан тэр ном бол манад саяхан одоо бөө судлаач Бадарчгүй орчуулж гаргалаа шүү дээ. Тэр бол орчуулдаггүй. Зөвхөн орос хэл дээр байгаа эхэс нь эшилж ингэж эрдэнэт авдаг байсан. За тэгээд 1950 хэд оноос эхлээд ингээд манай Монгол судал эрчимтэй хөгжөөд ирэхээр Цэндийн дамжсарангуй, Бямбан Эренчингуй, Содномгой гэдэг манай хэлний хэл зохиолын хэл шинжилгээний аваргууд бол бүгд тодорхой хэмжээнд бөөгийн сэдвэр бол судалгаа хийсэн байдаг. За мэдээж Эренчингуй судалгаа болоод ярилцлагууд бол одоо Европын орнууд өөр гадаад хэл дээр гарч ирсэн. За Дамжсарангуй судалгаа бол одоо монголчуудын одоо нөгөө Монголын уран зохиолын тэр цогц бүтээл дотор нь бол одоо юу гэдэг юм бөөгийн галын тахлагч гэдэг юм одоо ингээд гэх мэтэр ингээд явсан. Содномгой бол жишээлх юм бол Монголын харын бөөгийн талаар судалгааны өгүүлэлтсэн байдаг ч юм уу. Ингээд энэ үед нэг цөөхөн хэдэн судалгаа хийгдэж хагаад тэгэд нэг хэсэг байхгүй болсон. Тэгэл 1980-ад он болонгууд одоо манай Дулан багш бол жишээ нь энэ бөө судлал руу орж ирсэн байдаг. Их сургуулийн одоо гам тогтох доктор бас нөгөө хэл шинжилгээний талаас энэ Монгол бөөгийн судалгаа хийж эхэлсэн. Ингээд академик төвчний судалгаа бол ингэсгэл эхэлт нь бол юм байгаа юм. А тэгээд мэдээж 90 оноос хойш одоо тогтолцоо өөрчлөгдсөн нөгөө иргэдийн шүтэх бишрэх хэрэгчлөө нээлттэй усантай холбоотойгоор бөөмөргөл бол эргэс сэргэлээ шүү дээ. Энэ үеэс эхлээд бол мэдээж сонирхол судалдаг хүмүүс бол олон болсон. А тэдэн дундаас одоо яалтгүй одоо бидний бүх судлаачид одоо ишилдэг нэг судлаач бол отгоны Пүрэв бай. Пүрэвгөө бол өөрөө түүхч мэрэгчлээ хүн. А тэгээд дээрэс нь хөвсгөл нутгийн хүн. А тэгээд өөрөө тэнд одоо хөвсгөлд залуудаа багш явж явах үед Бадан Матангуй жишээ нь одоо угсаатны зүүн судалгаагаар олон удаа очиж тэгээд одоо хөвсгөл нутагч нөгөө бөөнөр бол бас үлдсэн байсан нутаг. Тэгээд одоо дагуулж явж анх тэр өдөөний багшийн чинь бол бөө судлал руу бас чиглүүлж өгсөн байдаг.
Тэгээд төрөвчийн одоо эрдэмтдэр одоо Бадан Матангойг бас нэмж нэрлэх ёстой. Яг л тэр хөвсгөлийн одоо нутгаар явж чигсэн судалгаанууд, усаатны судалгааны дундаа бол ялтгүй бөөгийн эдлэх хэрэглэл бас тодорхой хэмжээний ёс заншлын талаар бол судалгаа бол хийсэн байдаг. Тэгэд Пүрэвгой ном чинь бол одоо нэг үе сурах хүчрч боллоо шүү дээ. Та нар бүгдээ мэдж байгаа. Тэгвэл энэ ном 2000 оны 2 дугаар хагасд хэвлэгдсэн ном шүү дээ. Тэгэхээр 2000-аад он гарч иж одоо Пүрэвгой ном Монгол бөөгийн шишин ном хэвлэгдлээ. Далааган Монголын бөөгийн товчдох бол дахин хэвлэгдлээ. За Дулан багш гамдах докторуудын ном боддог сургуулийн профессоруудын цовруулаар гарлаа, бие дааж номнууд гарлаа. Гэх мэтэр ингээд академик төвшний судалгаа бол явж байна. Анхны Монгол бөөгийн сэдвэр гадаадд хамгаалсан Монгол эрдэмтэд тусарсан одоо жишээлх юм бол Улмгаан хөө одоо бөөм очор бол яг Монгол бөөгийн юугаар хамгааллаа тийм ээ. Мөн Америкт одоо манай бас Мандухай бол хамгаалсан. Мандухай бол одоо яг Борет бөгөр тэгтээ орчин үед одоо энэ яаж эргэж зэрэгж байгаа энэ сэдвэр бол хамгаалсан. Тэгээд антропологи одоо хүн судлалын чиглэлээр явдаг учраас цаашаа бол энэ судалгаа бол өнзгөрсөн бололтой байна. Өөр чиглэлийн судалгаанууд бас хийгээд ингээд яваад байгаа шиг байна. Одоо бол харин Монгол бөө яг Монгол нутгийн одоо энэ Монгол улсын хэмжээнд байгаа энэ эргэж зэрэгсэн бөө мөрөглийг судалж байгаа энэ судалгаа бол нэлээд ялангуяа гадаадынхны хувьд бол өргөн хүрээтэй явж байгаа. 90-ад оноос эхлээл чинь их анхаарал татсан сэдэв болсон. Олон орны судлаачид ирсэн. Тэр судлаачид дундаас бол одоо мэдээж Оросын судлаачид бол ялтгүй одоо Бореттой хамтархан судалж байгаа. Борет Туваа гэдэг одоо нүүдэлчин ардамтай хамтархан судалж байгаа учраас эдний судалгаа их өргөн байна. Бас дээр нь одоо Англид бол судлаачид Англи, Франц, за Герман, Солонгос, Япон, Хятад гэдэг ер нь Америкийн гэдэг олон орны судлаачид бол тодорхой хэмжээнд яг Монгол бөөгийн судалгааг бол хийж байна. Бид нараас илүү хийж байна. Тийм болохоор энэ чинь бол бас Монгол бөөг судлал бол ямар ч байсан одоо тэр 20 дугаар зууны нэг тийм гэтгэн хүний хүрээнд их номжмол байснаа бол нэлээд эрчтэй болцсон. Ийм л цаг үед бид нар амьдарч байна л да. Нэг асуулт. Одоо харин бөгөөд ингээд судлаад одоо 1998 оноос судлаад байна шүү дээ. Одоо ч магадгүй энэ харин бөгөөд нэг юм яриа явагдаад байгаа байхгүй. Харин бөө цагааны бөгөөд ингээд яригдаад байгаа. Энэ талаар та нэг яг энэ харин бөө цагааны бөө за шар гэдэг ярьж байгаа тийм гэл ингэж яриад байгаа. Яагаад ингэж ялгаж яриад байдаг юм бол? Тэгэхээр энэ Дорж Банзаровын номны нэр бол өөрөөр хэлэх юм бол тэр судалгааны ажлын нэр бол одоо Черная Вера гэж байна. Энэ бол хар шүтлэг гэсэн үг. Тэгэхээр энэ хар шүтлэг гэдэг үгийг яг Дорж Банзаровын үеийн судалгаагаар юу гэж гарч ирсэн бэ гэхээр өөрийнх нь судалгаагаар шүү дээ. Монголчууд нөгөө угаасаа тэнгэр шүтлэгтэй бөөмөрхөлтэй байсан. 18 дугаар зуун одоо 17 дугаар зууны одоо 16 дугаар зууны сүүлээс шүү дээ. Үндсэндээ нийт монголчууд одоо буддын шашныг дэлгэрүүлэх энэ үйл эхэлсэн. Тэгэхэд энэ үеэс эхлээд энэ хоёр шашныг хооронд нь ялгахын тулд нөгөө шарын шашин гэдээ ороод ирж байгаа учраас нөгөө талд нь бол харын шашин гэж хэлж байсан, харын шажин гэж хэлж байсан гэж одоо энэ дээр номон дээр нь бий. Тэгэхээр энэ нь бол эхлээд зүгээр ингэж хоёр өөр төрлийн шашныг ялгахын тулд нэгийг харын нөгөөгийн шарна гэж ярьж байна. Яг л энэ чинь Гэлгвагийн урсгал буюу Богзонховагийн шашны жимчлэр орж ирсэн шарын урсгал Монголд орж ирж байгаа шүү дээ. Яг улааны урсгал бас орж иржсэн тухай үед тэгтээ шарынхан давмгаалаад явчихсан. Тэгэд энэ хоёрыг харьцуулсан харын шарын гэдэг юмнаас бол харын одоо шүтлэг гэдэг энэ нэр томьёо өсчихөж байгаа. Гэтэл нөгөө бөөгч ингээд судлаад явж явах явцад яасан бэ гэхдээ зэрэг одоо харын тэнгэртэй, цагааны тэнгэртэй гэдэг эсвэл одоо харын бөө, шарын бөө гэдэг ингээд ийм нэрүүд гараад ирэхгүй. Ялангуяа Кингуан, Эрдэнэчингуан судалгааны өгүүлбэрт бол их тодорхой байдаг. Гол толгуур болж ирсэн тэр газар нутгийн хувьд одоо Хөвсгөл аймгийн тэр нутгал одоо үндсэндээ судалгааны гол зэг болж илээ шүү дээ. Тэгээд тэр үед
хөвсгөлд маань өөрөө байдал яасан бэхээр ер нь бол энэ бол өөрөө эргээд дахиад Монголын шашны бас нэг сүүлийн 3-400 жилийн түүхийг ярих асуудал үүсэж байгаа юм л да. Хөвсгөл аймагт бол одоо яалтгүй одоо ингээд одоо манад буддын шашны шарын урсгал түгээд Монгол даяар дэлгэрээд зөвхөн монгол өчүүд энэ чинь одоо халимаг бүрээд тийм ээ одоо өөр Монгол туурхтан даяар ингэж дэлгэрээд яваад ирсэн чинь яг тэр хөвсгөлийн нутагт одоо даян дэрхийн хийдэл одоо наадлын хил нь болж байгаа юм л да. Түүнээс цаашуусан ард түмэн бол яг тэр одоо олон зургийн бөөмөргөлтэйгээ байж исэн. Тэгээд энэ үед бол одоо ухаанда даян дэрх хөвсгөл гэдэг нь одоо юу гэж штэ богдын хүрээнд эрэхтэй бас тодорхой хэмжээний виз шим авч ирдэг наашаа цаашаа зорчих юм бас өөр эн чинь нэг тийм засаг сахрааны бас нэг өрмөц нэгж байсан. Яг шууд харьцдаггүй. Тэгэхээр тэнд бол нөгөө шарын шашныг дэлгэрүүлэх бодлого бас тийм хүчтэй төгж чадаагүй очиж ирсэн. Тэгээд даян дэрхийн хийд дээр бол жишээлх юм бол та нар мэдж байгаа бах. Даян дэрхийн хийд дээр тахилга хийх жишээлх юм бол ламнар нь хийд дээр номоо хураад тэгээд одоо ашааных нь одоо хийдийнх нь гадна бол бөөнөр нь бөөлөөд хамтарч хийдэг байсан тийм үү шүү дээ. Тэгээд эн чинь нөгөө шарын шашныг дэлгэрүүлэхэд бол төрийн бодлогоор юу ямар арга хэмжээнүүд авсан бэ гэхээр жишээлх юм бол юу гэдгийг одоо бөөлөх эрхийг үлдээхийн тулд өөрөө одоо зарим хүн байлаа гэж чинь бөөлөх эрхээ хадгалж авч үлдэхийн тулд нэг хүүхдээ заавал хийдэд суулгадаг ч байдаг юм уу. Гэх мэт ийм янз бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд авч ирсэн байдгийг. Ингэх явцад мэдээж одоо буддын шашны түгээд ирчихсэн. Тэгээд нэлээд одоо нэвтэрчихсэн манайхан чинь буддын шашин түүхтэй бас сонин түүхтэй. Яг л эхлээд энэ өглөгийн эзэн гэдэг ойлголт байдаг буддын шашинд. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд шашны дагаад шүтээд тэгээд одоо бас одоо өөрөө өглөг өргөж өглөг өгдөг одоо тэрийг бол өглөгийн эзэн гэдэг тийм ээ. Тэгээд өглөгийн эзэд бол нэлээд их мөнгө одоо хөрөнгө өгдөг байсан. Тэгээ ихэнх үедээ бол жишээлх юм бол тэрийг бол тэр шашин сүмхийдийн үйл ажиллагаанд зарцуулах биш. Эргүүлээд бусад хүмүүсийг одоо өөрийнхөө шашинд татхад санхүүгийн одоо тийм хөшөөр бодгож ашиглаж ирсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо ийм тариныг жийжлээд ийм номыг одоо тухай мэдлэгтэй болох юм бол ийм хэмжээний урамшуултаа гэсэн ийм сонин юунууд байдаг шүү дээ. Энд ч одоо их сурвалжууд, түүхэн сурвалжууд байж идэг. Энэ бол зүгээр нь зохиож ярьж байгаа юм биш. Тийм тэгэл одоо нээж таны номторч байдаг юм одоо энэ олон зохиолд бол эдгээр чинь яг энэ буддын шашныг дэлгэрүүлсэн бөөгийн шашинтай яаж эсрэгцэж ирсэн, ямар зөрчил байсан, яаж хийж ирсэн энэ мэдээ зангууд бол байдаг л да. Тэгэхээр эхэлж ингээд өгтөө зэрэг чинь нөгөө нийт хүн ам маань бас нэг маань уншчдаг ганц нэг тарин хэлждэг болоод ирж байна тийм ээ. Тэгсэн мөртлөө зэрэгцээ тэр нутаг чинь ингээд хоёр шишин яваад байдаг. Тэрэн донд ингэж явж байгаа шинэ юм одоо шинэ хуучин хоёр чинь бол ингээд бие биендээ уусч байна, харилцсан бие биенээсээ авах юм авч байна. Ингээд эрэнгүүт чинь нөгөө эрх барьж одоо тарин хэлж тэгсэн мөртлөө бөөгийн зан үйлийг хийдэг бас нэг хэсэг нөхдүүд ороод ирж штеп. Тэгэхээр тэр нь одоо юуны хүртэл одоо өргөл тахлын хүртэл одоо бас нэг тийм шарын шашны маягтай болоод ирсэн. Ийм бөөнөр нь бол одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө шарын бөө гэдэг нэр авчиж байгаа. Тэгсээ чинь нөгөө талд нь харын бөө гэдэг тусдаа цагааны бөө гэдэг тусдаа юм шиг нэг ийм ойлголт өргөд одоо ч тийм зөндөө биш шүү дээ. Одоо 90-ад оны ихэр чи 90-ад оноос хойш ч одоо 2000-ад онд ч нэг олон бөөдөрж явах үед чинь тэгэл чи ямар бөө гэхэд би харын бөө, би шарын бөө, цагааны бөө гэдэг ингээд ярьдаг байлаа шүү дээ. Тэг эренчингуй судалгаач гэсэн одоо энэ ерөөсөө пүрүүгаач гэсэн одоо ялгаагүй яг ингээд харын, шарын, цагааны гэсэн юм гурван төрөл байна гэдээ яваад байгаа байхгүй юу. Тэгтэл яг бодлоо та нар бол одоо бас энэ бөөмөрхөлийг нэлээд сайн мэдэх улсууд мэдж байгаа бах. Яг тэр онгодныг хийх үйл болоод нэг нь зөвхөн хар үйл хийдэг, нөгөө нь зөвхөн цагаан үйл гэдэг ч байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө буруу ангилал байна гэдэг нь бол тогтоож байгаа хгүй. Тэгээ энэ 20 онд монголчуудын тэнгэр үзэл тэнгэр шүтлэг гэдэг миний ном гарсан. Дагварч редакторлаад тэн дээр бол энэ бөөгийн ангилал дээр бол энэ биш байна. Өөрөөр хэлэх юм бол онгодтой бөө хүний онгод бол буугаад
сайн үйл хийж болно тийм ээ. Бас одоо сар үлийг сарных дарах тийм үлэгч ус хийн. Тэгэхээр тэр үйлээр нь ингэж одоо хийж байгаа үйлээр нь ингэж хуваагаад нэг нь ерөөсөө инкийн цагаан цагтаа нөгөө нь одоо нэг тасаар юм гэж ингэж болохгүй юм байна гэдэг сандыг бол төвшүүлсэн. Тэгээд энэ дээр бол ямар нэгэн эрдэмтдийн зүгээс гадаад дотоод эрдэмтдийн зүгээс үүнийг үүсгэсэн эсэргүүцсэн санал бол одоогор гараагүй байна. Ингээд тэр чинь бол өөрөөр хэлэх юм бол бидний төвшүүлсэн хөлбөр хөдийн зөвшөөрөж эхэлж байна гэж ойлгох ийм болчиход байгаа. Тэгэд одоо хар шар цагааны богж ангилахгүй бол яаж ангилах юм гэдэг асуулт үүсэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэнгүүт ингээд судлаад яваад ирэхээр бид нар ч харин сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нэг үе одоо маш их тийм хаос гэх юм замбрааг үе үстэй бөөгдөг чинь одоо ер нь юу ч юм ер нь сүлдээ ойлгохгүй буруугаар ойлгох ийм асуудлууд бол их байлаа шүү дээ. Цэгцэрч чадаагүй. Тэгээд тэрний дараа бас нэг ийм цэгцэрх маягтай ийм үзэгдлүүд харагдаад ирж байгаа. Тэгээд энэ дундаас ингээд онгодуудын их олон бөтөө уулзаад онгодуудтай хөөрөлдөөд тэгээд эдрэж асуугаад байгаа тухтай зэрэг нэг юм тодорхой болж байгаа байхгүй. Тэр нь юу гэвэл ерөөсөө эн чинь бол лус төлсөн бөг шат юм байна. Удмын бөг байна. Тэгээд ялтгүй тэнгэрийн бөг гэж нэг байдаг юм байна. Гэдэг юм бол тодорхой болдог. Тэгээд эдний үйл хийж байгаа үйлэрээ ч гэсэн ерөнхийдөө нэг хар цагаан үйлэндээ биш. Ерөөсөө хийж байгаа үйлэрээ бас ялгараад байгаа тийм ээ. Зарим бөгийн онгод чинь жишээлх юм зөвхөн удмаа засахын тулд буурчгаад тэгээд за одоо ингээ боллоо гэсэн үедээ ингээ бүр морчиж байгаа тохиолдол ба шүү дээ. Зөвхөн өөрийнхөө удмыг засаж байгаа. Гэтэл нөгөөдөл нь бол ингээд нийтэд одоо төмний төлөө буян хийх ёстой гэсэн бас нэг юм юута удмынхаа чимэг засдаг олон төмний төлөө үйлчилдэг бас нэг юм бөөнөр байгаа тох жишээтэй. Ингээд дотроо ийм их олон янз бас энэ бөөгийн өөрийнх нь онгодны үүрэг гэх юм уу одоо бараг л одоо мэрэгшил гэж хэлэх юм уу нэг тийм чиглэлүүд ус байдаг юм байна гэдэг зүйлийн судалгаар харагдаад байгаа. Жишээлх юм бол зөвхөн домог ярддаг онгод. Өөр ямар ч хүний засал масал одоо юу тийм ээ тийм байхгүй. Буугаа сайхан домог яриад үлгэр хууч яриад ингээд явдаг онгод байна. Зарим нь бол одоо яалтгүй одоо ингээд юу гэдгийг нөгөө домчин эрдмийг дэлгэрүүлэх гэж бууж байгаа ч тийм онгодууд байна тийм ээ. Одоо энэ дом яадгийн ургамал гэдэг ингээд эн чинь бидний мэддэггүй тийм мэдлэгийг бас өгч байгаа онгодууд болон ба шүү дээ. Мэддэггүй ш одоо юу гэдгийг мэддэг байсан мартцсан мэдхээ байсан тийм юмнуудыг хэлж өгч байгаа ийм онгодууд байна. Тэгэхээр одоо бол энэ хар шар цагаан гэдэг энэ уламжилт манай судлаачдын ангилсан ангиллуудад явахгүй болчлоо гэдэг нь харагдаж байгаа юм. Нэгдүгээр та хоёрдугаар тэгвэл яг одоо энэ бөөнрийн хувьд одоо жишээ нь та нар бол санджил байгаа байх. Нэг хэсэг бол ингээд бөө тодруулаад тийм ээ. Тэгэнгүүт ерөөсөө орж ирсэн онгодод хамгийн түрүүнд одоо би тийм тэнгэрийн төд судалтаа гэл ингээд дээрээсээ одоо ер нь тэг хөвчлэн дээгүүр судалтай онгодууд буугаад ер нь доогуур судалтай онгод бууж явах ер нь би хараагүй. Тэгтэл одоо тэр байхгүй болчихсон үстэй. Тэгэхээр энэ өөрөө хийсвэр ойлголт явьжсэн байна л гэж харагдаад байна. Жишээ нь. Тэгэхээр тэр чинь бас энэ дунд чинь ингээд энэ бол яг зөвөр одоо цэвэр юуны талаас ярих юм бол яаж шүү дээ одоо сэтгэл судлалын талаас ярих юм бол эн чинь одоо ингээд юу гэдгийг гүний сэтгэл зүгээд байдаг ч юм уу нөгөө юу одоо манай сэтгэл судлаачид эрдэмтдийн тэр бүтээлүүдээр яригдж байгаа тэр асуудлууд тэгээд дээрэс нь анагаахын чиг дээр гэх юм бол одоо нөгөө сэтгцийн өвчин гэдэг тодорхойлоод байсан тэр бөөгийн өвчин гэдэг нэр томьёо тэр сэтгэл амьдралын өвчин гэдэг нэр томьёо өвчин бол баг нэг юм шиг дэлхийд даяар ойлгож ирсэн баг сэтгцийн өөрчлөлт гэж ярьдаг ус чи үгүй юм байна. Жишээлх юм бол бөөгийн өвчин гэдэг бол тусдаа бий даасан онцлогтой ийм шинж тэмдэг болохоос өвчин биш юм байна. Бөө хүн болох ёстой хүн гэдэг тамхтай гэж бид нэр яриад байгаа тийм ээ. Тэр хүн болвол харин ч тэр ур удам дотроо хамгийн ухаантай одоо ийм онцгой одоо зурхаагаар наваад утсан ч тийм одгор эрхсийн онцгой тохиолдол төрсөн ч байдаг юм уу ийм хүмүүс байдаг юм байна гэдгийг бол одоо гадаадын шашны сургачдууд одоо хүлээн зөвшөөрөд бичээд эхэлчихлээ. Тэгэхээр чинь их олон юм ингэж сүүлийн 30 жилд тодорхой болж
бидний бөөгийн тухай ойлгож байсан уламжлалтай ойлголт бол бас багаагаар арилж байна л да. Одоо жишээ нь бид нар чинь ерөөсөө монголчууд чинь тэр чигтээ баргал үндсэндээ бөөг болоод 100% шахуу эсэргүүцэлт тийм л ард түмэн сайхан байсан шүү дээ. Одоо ер нь аймаар ингэнлээ хараадын ингэнлээ хүлдийн ингэнлээ гэдэг л юм яриад байдаг бас чинь би ч одоо бас л тэгжил сонсож өссөн тэгжил бодож өссөн хүмүүсийн нэг шүү дээ. Тэгтэл ингээд дунд нь ороо судлаад яваад ирэнгүүт энэ чинь ямар өв ухаан байгаад байна, ямар нарийн нандин мэдлэг байгаад байна. За бас мэдээж тэнд хийргэл одоо мэдхгүй зовлон эсвэл мэдсэн ч одоо хувийн эрх ашгийг бодож бас ингэж одоо энэ бөөгийн онгодын шидийг бол буруу ашиглаж байгаа юм гаж үзэгдлүүд бол байгаа л та. Олон байдаг. Ер нь ямар ч одоо хүний сэтгэлтэй холбоотой альва шашны энэ үзэгдлүүдээр бол байдаг. Ашиг хонжоо харддаг. Эсвэл өөрийгөө одоо ингэж бурхан бодгож зарладаг ч байдаг юм уу. Тийм ээ ийм үзэгдлүүд их байдаг л да. Аль шашинд байдаг. Тэгэхээр тэр үзэгдэл одоо Монголын бөөг бол тойрогүйш байрсан. Одоо ч байна. Тодорхой төвшөнд бол гэхдээ ерөнхий ханаар нь аваад үзэх юм бол маш их өөрчлөгдөж одоо цаг үе бол өөр болжээ гэдэг нь бол харагдаж байгаа. Жишээлх юм бол одоо ингээд гэдүүлээ бодъё доо. Бөөгийн зан үйл гэдэг ингээд хөдөөхөр явал хийдэг байлаа шүү дээ. Одоо 90-ад он, за 90-ад оны сүүл 2000-ад он, 2010-ад оны үед чинь бол ингээд бөөнөр нь одоо бөө төрүүлээд хөргөс нөгөө иш тишээ яваад зан үйлээ хийгээл ингээд явдаг байлаа. Тэгэхэд тэрэн дунд юу анзаардаг байсан бэхээр ингээд очсон газараа хогоо хийч явчихдаг гэсэн шүү дээ. Тийм ээ. Маш хог тарьдаг. Тэгээд одоо энэ бөөнөрөө газар сүйтгэжгээд явлаад идэг болсон. Тэгтэл яав. Сүүлдээ өөрсдөө харин санаачлаг гаргаад одоо жишээлх юм бол 2013 онд одоо би санаачлаад манай нөхдөд дэмжиж одоо Тэнгэрийн Тодтамг гэх төрийн бус байгууллагын бөөнөр их олон бөөнөр бүдэмжсэн буддын шишний сүмхийдүүдийн лам нар бас одоо нийлээд олон лам нар бас оролцоод за ингээд нийгмийн янз бүрийн төлөөлөлд оролцоод бид нар чинь нөгөө модонд уйсан хаддаг яндар юм чинь нэг хэсэг овоо моог цэвэрлэлээ шүү дээ. Тийм тэгээд тэр үеэс хойш бол одоо тэгээд юу яаж яах нөгөө өнөөдрийг тэр үетэй харьцуулах юм бол тэр үе чинь ингээд хоногсон газараа хогоо тарчхад хайчхад явчихдаг гэсэн бол өнөөдөр бүгдийн цэвэрлээд одоо би олон удаагийн сүүлийн үед олон бөөгийн нэгдсэн арга хэмжээнд очиж үзлээ хөдөө одоо явж байгаа. Бүгдээрээ сайхан ингээд бөөрэ цэвэрлээд хогоо ачаад бүр одоо яг анх ямар байсан тийм байдалд нь үлдээгээд ингэж явдаг болцсон байх жишээтэй. Тэгэхээр чинь тодорхой хэмжээний дэвшил яваад байна. Одоо бас ингэж байна хаа. Тэг зайран. Удхан. Бөө мулаач гэдэг. Одоо яахлаараа ер нь яасан хүнийг зайран гэх юм те. Одоо тодорхой хэмжээний нэг юм одоо ийм шатлалтай ч юм уу те. Одоо энэ талаар нэг ямар хүн ер нь зайран болцсон байдаг юм байна. Зайран гэж тийм хүнийг ерөнхийдөө хэлдэг юм байна. Одхон гэж нэг тийм хүнийг хэлдэг юм байна. Зарим ингээ анзаарч хахад манайхан бөө болол шууд зайран болчдөг. Нэрнийх нь ардл зайран гэдэг. Шууд ингээ автоматар гараад ирдэг. Одоо энэний талаар нэг. За яг хөө ер нь бөө судлал дээр нэг ийм асуудал явдаг. Их сурвалж гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр хэдийн үеэс ихтэй бөөгийн тухай одоо бичмэл их сурвалж үлдсэн байна гэдэг ч юм уу. Тэндээс л болдоо судалгаа эхэлж байгаа юм л та. Тэгэхээр яалтгүй зайран гэдэг үг, удхан гэдэг үг хаана хэдийн үеийн ямар их сурвалжид дурддагч байна вэ гэдгээс судалгаа эхэлдэг. За тэгэхээр жишээ нь удхан гэдэг үг бол их эртнээс сурвалжууд байна. За бөө гэдэг үг бол байна. За бөөг бол олон тондор нь бөөс гэдэг одоо жишээ нь Монголын улс төвчөндөр байж байгаа. Бөөс бойлуулж одоо юу яа гэдэг. Тэр чинь одоо бидний мэддэг өнөө цагийн бөөс гэдэг нөгөө нэг паразит биш шүү дээ. Олон бөө гэдгийг олон тондор. Тийм одоо нохой нохос гэдэг тийм ээ. Тэр шиг тэгж олон тондор хэлж байгаа. Тэгэхээр нууц төвчөний үед бол бөө гэдэг нэг бол байж ич. Тийм ээ. Зүгээр юу гэдгийг яг өнөөгийнх шиг шашин гэдэг үг байсан үг байгаагүй тодорхой. Тийм ээ. Яг өнөөгийнх шиг одоо сая өрөөчн гэсэн энэ олон нэрчдүүд бол байхгүй. Тийм мэдээж бөө гэдэг ерөнхий нэр байсан байна. Тэр нь эрэгтэйч бөөгөө хэлж जैन, эмэгтэйч бөөгөө хэлж जैन тийм ээ. Удган бол ялтгүй.
одоо дурдгажээ хамгийн эхэлж. Зайран тэнгэр хэлэнгүүт бас явж явах жишээтэй. Тэгэхээр зайран гэдэг ойлголт маань байсан байна. Тийм. Гэтэл замч одоо юу гэдгийг одоо сүүлийн үеийн яриад байгаа улаач гэж яриад байна шүү дээ. Тийм. Улаач гэдэг үг өдрөөс байхгүй шүү дээ. Улаач гэдэг үг хэзээ гараад ирв та нар бол оргил мэдчихэж байгаа да. Улаач тийм одоо тэр үгнүүд бол ингээд дамжуулагч энэ үг бол сүүлд агуулгаараа гарч ирж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол холбож байна, өртөөлж байна, улаалж байна утгаараа тэр утгаараа шинэ үг ороод ирж штэ. Тэрэн шиг тэнгэр үзэл гэдэг үг бол жишээ нь бас л эртний сурвалжид байхгүй. Гэхдээ бас л агуулгаараа одоо энэ бол тэнгэрийг шүтдэг ийм шүтлэгийн мөргөлийн хэлбэр шашны зан үйл хийдэг учраас энийг бол тэнгэр үзэл гэж одоо ерөнхийд нариж болох нэ гэдэг энэ нэр томьёо бол хожоогоор гарч жишээтэй. Тэгэхээр агуулгын харна өгөхөөс яг тэр үгхөөс болохгүй болчиход байна. Жишээ нь багш гэдэг үг байна тийм үү? Багш гэхээр манайхан бол мэдээж одоо буддын шашинд бол лам багшааг бол багш гэдэг. Боловсролын тогтолцоонд бол одоо хичээл заасан тэр багшаа бол багш гэдэг тийм ээ. Бөөд ч гэсэн бас ялгаагүй замчилсан хүн бол багш гэдэг. Гэтэ түрүү үедээ бол шин замч гэж яасан багш шүү дээ. Замчилж өгдөг учраас замч байсан. Тэгээд тэр нь одоо бол бүгдээр нэг тэр багш гэдэг хөвчих жишээтэй ингээд нэр томьёо бол өөрчлөгдөд байдаг учраас янз бүрээр нэрлэгддэг. Угсаатны бүлгүүдээс хамаарат бас өөр нэрлэгдэж байгаа учраас энийг бол агуулгаар нь дарахаас өөр байхгүй. Тэгэхээр нэг юмыг олон нэрээр нэрлэх бол байдаг. Юм хаанч байдаг үзэгдэл шүү дээ. Тэгэхээр энийг бол шүүмжлээд авах юм байхгүй. Зүгээр зайран гэдэг бол цол юм аа. Тэгэд энэ цолыг бол одоо ухаандаа ингэж тодорхой шатлал дамжиж одоо бөгийн онгод хүчээ авч үлээ хийж ингэсний дараа авдаг юмаа гэсэн нэг юу бол бий. Ер нь бол ихэнх нь бол тэгж ойлгож байна тийм ээ. Гэхдээ энийг яг англиад ялгагдсан юм бол сурвалжуулаад байгаа байна. Гэхдээ энэ бас зөв үгүй зөв байж болох талтай. Яг гэвэл юу штэ одоо зөвхөн орчин үеийн юугаар аваад үзэх чинь одоо боловсролын тогтолцоо хөтөл тийм байгаа үстэй. Тэгээд одоо ерөнхий боловсролоо эзэмшээд тэгээд одоо бакалаврын зэрэг аваад магистр аваад доктор аваад гэх юм ингээд явж штэ. Тэгээд дараагаар нь доктор болонгууд нь одоо доктор гэж нэрлэгдэх жишээтэй тийм ээ. Тэрнээс биш одоо магистр хүн өөрийгөө доктор гэж солиодог. Энэ утгаараа бол яг хөө зүгээр нөгөө бөөмөргөд маань эргэж сэргээд тодорхой хугацаа өнгөрч чинь энэ бас шалгуур давах хэрэгтэй тийм ээ. Тэгээд түүхэн тодорхой хугацааны дараагаар энэ маань үнэхээр одоо тэр цол болж хөврөхгүй юу гэдэг. Эсвэл байсан юм уу гэдэг одоохондоо судлаач бол гаргаад ирсэн юм алга байна. Зүгээр зарим нэгэн онгодын ярианд бол дурдгчл байдаг л да. Энд чинь бол дурын хүн одоо юу болдгоо юм аа гэж. Тэгээд угсаатны бүлэг төрөө нэг хэлдэг учраас жишээлх юм бол бурайд бод бол одоо яг бөө гэдэг тэр эрхээ авахын тулд одоо үндсэндээ 13 чанар хийжийнэ дээ. Тийм ээ. Шатаралал ингээл явсаар байгаа. За дарахад бөөдөөргөл ингээл аваад үзэх юм бол мөн ялгаа авахгүй одоо тэр чинь эхлээд одоо зөвхөн хэл ураа татчих. Тэдний хугацаа одоо багшаасаа хамаарна тэр чинь багшийн хэлсэн хугацаа байж болно. Эсвэл одоо за тэдэн жил гэсэн бол тэр үгээр нь тэгээд дараагаар нь одоо хуйгланч гэдэг юм уу. Гэх мэт юм шатраатай явдаг юм бол угсаатны бүлгүүдээс хамаарат өөр байгаа юм. Тийм зүгээр бүр уламжлал нь огт тасардсан бөөнөр бас байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол халах бөө гэдэг чинь бол ер нь нөгөө судалгаанд ерөөсөө ороогүй байсан. Байсны бол ерөөсөө ингээд нөгөө түрүү үед бол одоо шарын шашны нөлөөгөөр бол энийг бол судалж одоо ингэж ясангүй ерөөсөө зөвхөн шарын шашныхаа юм судлаа явуулчлаа. Дараа үедээ болоод ирэхдээ зэрэг нөгөөдөл маань баг байхгүйтэй адилхан болчихсон. Ер нь Богдант Монгол улсын үед чинь Монгол бөгд чинь байхгүйтэй адилхан болоод тэр одоо нэг бүрээдийн гэдэг бөө энэ одоо дархтын отгорын хөвсгөлчийн гэдэг бөө үндсэндээ үлдсэн. За яг хаа нутгуудаар бол байсан Монголын нутгаар байхгүйш байсан. Тэгээд тэр нь юугаар одоо гарч ирж байгаа гэхээр сумдын түүхийн ном, орон нутгийн түүхийн ном тийм ээ. Эсвэл одоо ураг удмын номууд одоо хүмүүс маш их хийж штэ. Тэгэхээр энэ хүмүүсийн ураг удмын номнуудыг ингээд судаад өрөө манай тэр төхөй дээр нэм бөө болсон гэсэн гэхээр тэрэн дотор бол саяхан хүртэл бөөгөө гэж бодчихсон нот бөөнөр байжсэн тохиолдол зөндөө байна л да. Одоо жишээлх юм бол юу гэдгийг
За жишээ нь одоо очир зайран гэдэг алхын зураг нь явж байгаа. тий очир зайран гэдэг нэг зураг байгаа шүү дээ. Тий энэ очир зайран бол жишээлх юм бол Говьалтай аймгийн Төвөрг сумын хүн. Одоо өнөөдрийн югаар бол. Тэгээд өмсгөл хувцас гэрэл нь Говьалтай аймгийн музейд бүтнээрээ байж байна. Жишээ. Одоо нөгөө уул хатан тавьдаг шүү дээ. Тэгээд тавьдсан байсан юуг нь одоо үр удмын одоо бодвол юу яасан байгаа үстэй одоо нэг ингээд энд өргөдөд алга болохын нэмрээ тэрний оронд одоо ингээд музейд өгчөөд өгсөн юм шиг байна. Тэгээд тэр чинь одоо тэгэл тэр нутагт байжсэн гэдгийг харуулж байгаа болохоос гагцгүй нөгөө яаж бөөлдөг байсан ямар журмаар одоо анх бөө болж ирсэн тэгээд гэх мэт нарийн юмнууд зан үйл талаас зан үлийн нарийн мэдээлэл нь бол байхгүй болчиход байгаа. Тэгээ яг хөө ингээд нэг газрын ямыг нөгөө газрын мэдээлэлтэй ингээд бүгдийг ингээд харьцуулаад судлаад шинжлээд авахар бол ерөнхийдөө зураг бол гарч ирдэг л дээ. Жишээлх юм бол халахбөө гэдэг бол ерөнхийдөө бас одоо ихэвчлэн одоо юу яддаг бас тийм аригтарс нэг хэрэглээд байдаггүй. Онцгой тохиолдолд зан үйлээсээ болж хэрэглэдэг болохоос биш. Одоо бол бүрээд болшилбол заавал одоо ундалж штэ. Сархтаар тийм ээ. Гэх мэт тийм угсаатны бүлгүүд нь жоохон онцлогуд бол бий. Гэхдээ энэ бол тогтсон орон нутгийн соёл байгаа болохоос биш. Энийг бол тэр нь буруу, энэ зөв, тэр нь сайн, энэ муу гэж ерөөсөө ярьж болохгүй юм ба. Энд чинь зөвхөн ганц бөөдч биш ерөөсөө альч шашинчуд олон шашинч гэсэн одоо бүгдээрээ өөр сургаал онголтоо өөр дэгж аягтал байгаа болохоос бүгдээрээ л хүний төлөө одоо сайн сайхны төлөө гэсэн л зорилготой шүү дээ. Энэ утгаараа харах юм бол тэгж биднээс өөр юм гэдэг юм уу. Манай нутгаас өөр юм л гэж ярина үхээс биш. Манай нутгийн хамгийн мундаг нь бусдын бишээ гэж ярьж ерөөсөө болохгүй юм байна. Тэг энийг тэр их анзаармаар байна. Одоо чинь бид нар чинь их олон юмар ингээд хуваагдаад монголчууд бутраад байна шүү дээ. Намаар нь хуваан тэгжэл чинь одоо тэгэл юу гэдгийг нутаг усаар нь одоо тэр засаг захрааны нэгжээрээ хуваагдчихад байна шүү дээ. Энд чинь тэгэл хуучин ясан алхын одоо тэр 4 аймаг шав тав гээл одоо манжуу ясныг ингээд хуваацсан байж ирсэн. Тэгээд дараагаар нь одоо нөгөө 21 оны хөвсгөл яллаад 24 онд үндсэн хуулиа батлаад тэгээд бүгд найрамдах улсууд тогтоо нутаг дэвсгэрээ жижиглээл. Гэхдээ 13,931 онд 13 аймагтай болсон. Нөгөө 4 аймаг чинь 13 болгож яваад гэсэн 1931 он шүү дээ. Тэгээд байж ирсэн чинь сүүлдээ бас нэмэгдсээр байгаад одоо хамгийн сүүлд одоо энэ Чойр, Говьсөнбөр гэдэг аймаг тийм ээ, Дархан уулаа гэдэг аймагуд, Орхон гэдэг аймагуд нэмэгдээд ингээд 21 аймагт болчихж байна. Тэгэхээр энэ чинь дөнгөж сая бид нар бүгдээрээ мэддэг түүх. Тэгсэн мөртлөө одоо ингэнгүүт нь айгүй бол тэгээд Говьсөнбөрийнхэн дорногоохонтойгоо танаага Говьсөнбөр манай дорногоо гэж ярьдаг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Танаа дарахныхан манай эрдэнэ юуныхан орхоныхан гэдэг ингээд эн чинь маш богино хугацаанд ийм ойлголтууд хэвшээд тэгээд тэр нь угаасаа байсан юм шиг болчдөг ийм зовлон байгаа даа. Тэр утгаараа ингээ өнөөдрийн бөөнөрийн чуй энэ группүүд дээр явж байгаа маргаан за эсвэл энэ буддын шашны лам нарын одоо хоорондоо тэр талхилсаж байгаа тэр улааны шарын гэдгээр энийг харахаар би бол зүгээр яг хөвгний хөвд энэт харагдаад байдаг байхгүй юу. Чи зүгээр л өөр л байна шүү дээ. Тэрнээс биш одоо нэг нь 100% буруу, нэг нь 100% зөв гэсэн байхгүй шүү дээ. Тийм. За таныг одоо судалгааны ажил чамгүй хийлээ. Бас ер нь нэлээж олон ном тавих үл байна. Одоо сүүлийн тэр эмэгтгсэн тэр номыг бас олж үзсэн. Ер нь таны зүгээс ингээд судлаад хараад гаднаас нь дотроос нь ингээд хараа явж хат энэ эв нэгдэл талаас нь та ер нь юу гэж ярьдаг вэ? Одоо яавал энэ олон бөөнөр Монголын бөө нэг юм цул болох талаас нь та гэж бодож байна. Эв нэгдэл гэдэг юм биш зөвхөн бөөдч биш ерөөсөө монголчуудад маш чухал хэрэгтэй болчиход байна шүү дээ. Өнөөдрийн Монгол улсын оршин тогтнох одоо хэр удаан энэ үндэстнийхээ хувьд оршин тогтнох юм туурах тусгаар улсын хувьд одоо оршин тогтнох гэдэг бол яг эв нэгдлээс хамаарах гэдэг. Тэгэхээр энэ эв нэгдлийн үзэл санаа үндсэн үзэл санаагаа бид нар онож барихгүй болохоор янз янзын яриад байна л да. Одоо жишээлбэл тэр одоо юу гэдэг Америкт юм байдаг, Японд юм байдаг гэдэг бусдын жишээ авах гээд байдаг. Тэрний өмнө одоо өнгөрсөн 100-д бол одоо Оросын одоо зааснаард явлаа шүү дээ. За тэрний өмнө бас нэг хэдэн 100 жил чинь манжийн
хүснээр явлаа. Тийм ээ, тэнд чинь бол одоо яалтгүй төшмөг болцсон учраас тэгэл тэр хөл дөрөмд захирагдаад явлаа. А гэтэл бид нар нөгөө хамгийн хүчрэг байсан үеэсээ л энэ асуултын хариу өрөх хэрэгтэй юм шиг. Саяхан өөрөө ч нэгсэн асуулт хариу. Ер нь бөөгийн онгод ч гэсэн бөөгийн одоо бөө болох гэж байгаа хүний онгодыг мөшгөх мөн одоо юу гэдгийг бөөгийн одоо сан үлээр одоо айл өрхийн хүмүүсийн засал хийх ч гэсэн тэгдэг шүү дээ. Явсаар хөөсөр угаад хамгийн хүчтэй байсан хамгийн одоо тийм дэлгэр байсан тэр үеэс нь холбож тэр үеэс нь одоо тэр буян гიშгийн дуудаж ингэж нэг холбдог нэг ёсоо гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн хамгийн хүчтэй байсан тэр үе их эзэн юм гэхээр их эзэн хааны үе их Монгол улсын үе шүү дээ. Тэгэхээр тэр үеийн эв нэгдэл юу байсан юм? Тэрний эвтэй байх, хүчтэй байх тэр гол хүчин зүйл нь болсон тэр үзэл санааны болсон гэдгийг бид нар олж хармаар байна. Тэгэд эрэнгүүт нөгөө Монгол буучин шал өөр өнцгөөс тайлбарлах болдог юм. Яагаад гэвэл их Монгол улсыг бол байгуулахдаа эзэн хаан бол яалтгүй бөөгийн шашинтай яг одоо энэ Тэнгэрийн үзэл санаанд тулгуурлаж энэ их улсаа байгуулсан. Тэгээд бусад шашин болоод бусад ард түмэнтэй хэрхэн яаж харьцах вэ гэдгээ тодорхойлсон. Тэр одоо тодорхойлтол одоо хамгийн чухал болчиход байгаа юм л да. Тэр нь юу байна гэхээр ерөөсөө юу байгаа шүү дээ. Нөгөө өнөөдөр орчин үед бол яриад болсон нөгөө төвчих хөлцөх үзэл, хүлээн зөвшөөрөх одоо бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг нь тэр нэг үзэл биш толерантнess гэж яриад байгаа. Тэгэхээр 13 дугаар зууныг бүгдээрээ төсөөлөх бодоод үзэхэр чинь одоо бүгд нэг хүчээр шийддэг гэсэн үг шүү дээ. Хэн хүчтэй байна, хэн зэвсэг сайтай байна, тэр нь ингээл очиод биенийгээ дээрэндээ тэр л одоо бодож яваад ч юм уу, алаад ч юм уу тэр нь бол одоо шудраг гэсэн юм шиг ингэж ойлгогддог байсан үед их хаан ямар гадаад бодлого барьсан бэ гэхээр очиод өөрсдөх нь бид нар нэг ийм их улс байгуулад ийм үйл хийж явнаа, тийм ээ. Бидний энийг зөвшөөрч өгнө гэхээр зөвшөөрч өгнө гэсэн газар нь бол ерөөсөө ягчгүй орхичхоод, тийм ээ. Үгүй гэсэн эсэргүүцсэн газар нь бол одоо дараад хүчээр дараад ингэж явсан. Тэгээд энэ нь өөрөө эргээд буцаагаад нөгөө их олон ард түмэн, олон улс орн өргөн удамддаг эзэлсний дараа төр тулсан төвхнүүлэхдээ ямар бодлого өрсөн бэ гэдэг зэрэг тэнд байгаа одоо уугуул иргэдийн шашин, ёс заншил, соёл алийг ч хөндөггүй. Тэр өөр өөрсдөө л амьдрал ямар хувцас өмсдөн тэрийгэ өмсөд, ямар шашин шүтэн тэрийгэ шүтээд тэгээд одоо ямар зан үйл хийдгийг тэрийгэ хийгээд ёс заншилтай тэрийгэ мөрдөд явг. Гагцгүй нэгдсэн одоо их засаг гэдэг хуулийн дор захирагд гэсэн л ийм л шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл дэлхийн ертөнцийн нэг хуулийн дор шудраг тэр нь шудраг харин их засаг гэдэг хууль нь маш шудраг тийм маш хатуу маш шудраг хууль. Тэгээд тэр нь захирагдаад үлдсэнийг бол бүгдээрээ өөрийн дураар хийхээр нөгөө эзэн төрний үе чинь тэр Европт байсан ч гэдэг юм энэ Азийн өмнө зүгт байсан энэ орны худалдаачид 8-ачд чинь ингээд хоорондоо чөлөөтэй явдаг болоод айх аюулгүй болоод тийм ээ нөгөө хууль чанга ямар нэгэн тийм хууль зөрчил үүдлүүд байхгүй болчихлоо амар амгалан болчихлоо зэрэг ингээд худалдаа 8 харчимжээд бүх юм ингээд хөдөлгөөнд ороод соёлын арилсан солилцоо явагдаад одоо тэгээд хаана ямар шин дэвшилт юм байна тэр болгон ингэж маш хурдтайгаар энэ өргөн удамд тархаад ингээд ирсэн. Тэгэд энийг бол дараагаар нь нөгөө их хааны хүүхдүүд аавынхаа захаас умартаад дор дороо ингээд би эзэн би том чи том гэдэг ингээд нутгаа будаацлаад баларч яхад чинь ерөнхий тэр нөгөө юу бол эзэн төрний нутаг чинь бол нөгөө Пакс Монголик гэж яриад байгаа. Монголын их амар Монголын гэдэг юм чинь тогтцсон байсан баг. Наан хүүхдүүд нэр тамганы эрхмэтийн алдсаад байдаг. Гэтэл тэр нутагт бол нөгөө амар Монгол нь бол үжээ тогтцсон. Хэрвээ тэр хүүхдүүд аавынхаа захиасыг одоо тэр биедүүлээд яг ингээд хоорондоо дөнжин агарахгүй ингээд нэгдмэл байсан бол хүндрэлтэн бол бас тэр үед бол бас нэлээд их тийм хөгжил дэвшилт хүрэх ёстой байсан байх гэж одоо бодогдгийг. Ер нь бол дандаа тэр соён гээгэрхлэх ажлыг
Бидний чинь дандаа л одоо нэг хэдэн мортой хүн давхиж очоод дээрмчхад явцсан юм шиг яриад баахан хүн алчихсан юм шиг яриад байдаг. Гэхдээ хоригдсмыг жишээлх юм бол яасан юм. Эхлээд санал тавьсан шүү дээ. Хоригдсм хүчрэг баян улс байсан. Тэгээд ингээд худалдаачтай явуулаад. За бид нар бол одоо ингээд худалдаа 8 сайхан хоёр орны хооронд өргөн харилцаатай баяа гэдэг ингээд санал төсвүүдээ явуулахад нь тэднийг алаад дээрэндээ тайчихтаа зэрэгэл очиж одоо тэгштгэж байгаа шүү дээ. Тэгээд тэнд одоо үнэхээр одоо эсэргүүцсэн хэсгийг нь бол ингээд маш хэрцгийгэр ч гэх юм уу одоо ялтгуул тэргийн хаягаар ингээд дараад хотын сүт гэх тийм ээ. Тэгсэн мөртлөө эргүүлээд тэрнээс нь гой хот босгоод тэнд нь байгаагүй юмнуудыг бий болгоод тийм ээ. Ер нь тэр үе чинь их Монгол улсын чинь онцлогон төр шүү дээ. Дандаа тухай орондоо болов. Дандаа шилдэг гэхээр орчин үеийн юмнуудыг хийж явсан. Жишээлх юм бол сургуульгүй газар сургууль байгуулж өгсөн тийм ээ. Одоо ил хаадын юунд хүртэл жишээ биш шүү дээ. Одоо юуны одоо сэтгэл мэдрлийн эмнэлэг хүртэл байгуулж өгсөн тохиолдол биш шүү дээ. Нөгөө хүмүүс нь ягаад тухайн тэгээд эмнэлэг хүртэл байгуулаад эмнэлэг сургууль, одон орон судлалын төвүүд тийм ээ. Тэгээд одоо наадах чинь судар өчиг одоо хүрээлэн гүч гэдэг юм ингээд хаасайг очиж нөгөө шилдэг гэсэн болгоныг буцаагаад түгэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол энэний цаад язгуур нь одоо миний түрүүний ярьдаг. Ерөөсөө л тэр бусдын соёлыг, ёс заншлыг, шашныг хүндэтгээд эв найртгаар зэрэгцсэн оршино гэдэг нэг 13 дугаар зуунд санд болгоод дэлхийд авч ойлгоогүй ингээд өнгөрчихсөн. Тэгээд өнөөдөр ингээ харахаар тэгж чадахгүй л шүү дээ. Байлдаа л гоцтой. Хэрвээ яг тэрийг ингээд бүгд ойлгочих юм бол ингээд би үеийгтэйгээ үзсэн надад байх. Чи лал би Христ гэдэг ч юм уу. Би тэнгэр үсэлтэй чи буддист гэж ингэж хоорондоо модцоод байх шаардлагагүй болчиход байгаа байхгүй. За одоо ингээд 1800 оноос өнөө хүртэл одоо яг энэ бүү мөрөглийг судлаад үлдээсэн гэх гарын 10 багтгаар хүмүүс байна тий. Тэнгүүд одоо энэ 90 оноос хойш одоо энэ бөөд илэрж явах цаг хугацаанд дээр та одоо энэ дунд нь амьдраа дунд нь ороод гараад тэгээ бүлж байгаа тэр олонхтуудтай хүртэл уулзч явсан. Одоо энэ тэр оноос өдийг хүртэл бас энэ олон бөөнөр бас нэг үе бодох юм бол их цэгцэрж явах шиг байна. Анх бол бас нэг ороо босхоо үе зөндөл байлаа. Одоо энэ юм яг зөв хадгалж яваад өшөө цааш нь бид нарчуудаа бас дэлгэрүүлэхийн тулд юу хийвэл яаж хандвал энэ юм да зохистой байх бол. Тийм өнөөдрийн манай нийгмийн сэтгэл зүй өөрөө бас нэг тийм ороо босхоо үе таарчлаа л да. Дан ганц бөө мөргөлч ерөөсөө бүх салбарт бүх чиглэлээр одоо ингээд хөл толгойг болчлоо шүү дээ. Тэгээд бүгдээрээ мэдээд байгаа юм шиг тэгсэн мөртлөө ингээд бас нэг зөв буруу үнэн бодол гэдгийг бас ялахад хэцүү. Тэгээ энэ дэр бас нэг юм юм бэ. За язгуурын шинж гэдэг шүү дээ. Уламжлал бөө мөргөл. Энэ дондоос зохиомжлоор ингээ гажууд зүйлүүд бас зөндөө баг. Тэрийг та бас анзаарч л баг. Энэ дээр бас анхаарах юм байна. Тэгээд энэ дээр хамгийн гол нь манайх чинь юу шүү дээ. Үндсэндээ түрүүнд би хэлсэн 80-аад он гарын 10 хуруунд л багтах хүн л одоо бөө гэж мэдэгдэжсэн. Тийм ээ. Тэгээд тэрний дараагаар одоо ингээд 2000-ад он 90 хэдэн оноос эхлээд үндсэндээ хоёр чиглэлээс л энэ Монгол бөө бол зэрэгэлтэй авлаа л да. Нэгдүгээр орнотод одоо зарим тэргүүтээ одоо тэр бүс нутаг за мэдээж хөвсгөлийн төрөндрийн уламжлал энэ хоёр дээр толгууруулж энэ бөө иргэд сэргсэн. Нөгөө бичмэл ном судар гэх юм байхгүй болчихсон. За яг ингэдгийн ёсны юм байдгийн угсаатны бүлгүүдийн хувьд бол ийм ялгаа байдгийн ийм адилтал байдгийн гэдгийг бид бас мэдээлэл байхгүй. Ийм цаг үед бидний одоо энэ бөөмөргөл эргэсгэлт бол эхэлсэн. Тэгэд энд нэг юм онцлог юм юу вэ гэхээр яг доромтод жишээ нь зарим одоо зарим багшийн тэр хүрээлэлд анхны
бөөнөр гарч ирлээ тийм үү. Тэгээд тэр бөөнөр маань дахиад шавтаа болоод ингээд цаашаа дэлгэрээд явлаа. Энэ явцад бол ерөнхийдөө тийм Бурят бөөгийн дэг ёс илүү төлхөө одоо багшаас уламжилж штэ. Ингээд явчлаа. За хөвсгөлийнхэн бол яг одоо тэгээд тухайн үед нэг гэдэг хөгсчүүд байлаа тэгээд цууд өмчлээ та тийм ээ. А гэхдээ бол ингээд залгаад ирсэн бөөнөр нь бол бас л тэр нутгийнхаа уламжлалыг мэддэг юм аа ярина шүү дээ ер нь бол тийм ээ. Тэгээд хүн заад сургаад явлаа. Тэгээ явц тунд нь ингээд өөрсдийнх нь нөгөө бөө болсон хүмүүсийн маань онгодууд нь бас ингээд заад зөвлөд. Тэгээд эрэнгүүт бас нэг хусаатны бүлгүүдийн ялгаа ямар өссөн гэдэг нь агаагаар тодорч шүү дээ. А гэхдээ бас дахиад нөгөө бөөгийн онгод нь өөрөө хэдийн үед амьдарч ирсэн ямар онгод вэ гэдгээс хамаарат өгч байгаа мэдээлэл нь бас харилцаатай байна. Тэгэхээр л энэ дэр чинь ялтгүй нөгөө судалгаа гэдэг юм хэрэгтэй болдог. Олон бөөгийн олон онгодтой уулзаж ингэж ижил за нэг ийм байсан юм байна гэдэг одоо дүр зургийг босгож ирж штэ. А гэхдээ энэ дэр нэг юм хэлэх ёстой тэрний үйл Монгол бөө бол одоо ерөөсөө судар номгоо тийм харанхуй шашин гэдэг энэ ойлголт худлаа юм шиг. Яг л энийг манай 20 дугаар зууны дөрвөн нэр дурдсан хэлний тэргүүлэх эрдэмтэд Эмчин гуайч, Дамжин Сүрэн гуайч, Содном гуайч бүгдээрээ Монгол бөө болвол бичмэл судартай бас аман уламжлалтай ийм хослмол юутай болсон байна гэдгийг бичиж үлдээсэн байдаг. Энэ бол зүгээр нэг биеийн яваад бичсэн асуудал ш. Судалгааны үндсэн дээр яалтгүй бөөгийн судар гэж байдаг байсан юм байна. Тэгээд энэ тодорхой хугацаанд нөгөө олон зуун жилээр дарагдаад, мартагдаад энэ хугацаанд бол зарим нь одоо зүгээр жамараа гэдэг хаягдаад, зарим нь бол одоо шатааж устгаад ингэж гэсэн нэг юуг бол тийм учраас энэ бичмэл судрын юуг одоо жишээ нь энэ чинь гоё юм бол биш үү? Одоо бөөгийн юугч 9 эрдэнэр бичсэн судар нүдээр үсчихсэн гэсэн. Тэгэхээр энэ чинь бол хадгалаад явж ил байсан. А гэхдээ нөгөө өргөн дэлгэр одоо ингэж түгээгүй бүгдээрээ ерөөхдөө ингэж юу гэдэг дардмал байдалд орцсон учраас тэгэл устаал бидний үеийг хүрээгүй байна л да. А нөгөө нэг юм бол яг зүгээр яг хэл шинжээчд бол жишээлх юм бол юу гэдгийг уул усны тайлга тахилгын одоо энэ сан судруудыг судлаад за энэ бол ялтгүй буддын шашны дэг ёсын дагуу одоо лам хураг хүмүүс зохиосон судар байна. За энэ бол бөөгийн дуудлага байж байгаа. Тэрнэр нь бол одоо ингээд нэмж одоо буддын шашны одоо ном судраас холиод ингэж бий болгосон судар байна. Гэхмээр ингээд ялгаа цар ер нь анзаардаг л да. Тэгэхээр энэ чинь өөрөө юу хэлж байгаа нөхтэй зэрэг тийм судар байсан юм байна. Тэгэхээр энэ бол бичиг номгоо гэж ярьдаг тэр харанхуй шашин гэдэг бол үгүй юм байна гэдгийг харуулж байгаа юм. А зөвхөн зан үйл энэ хувьд бол хэцүү. Язгуур юм ашиг гэдэг бол бараг боломжгүй. Яг тэр нэг язгуур юм гэдэг маань яг өнөөдөр энэ цаг үед хэр зохицох гэдэг асуудал үүсэж байна. Чинь бид нар бол одоо юу гэдгийг хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан. Тэгэхээр бусдын бас их ашиг бол хөндөөхгүйгээр өөрийн үдийг хийх ёстой гэдэг нэг юм байна. А нөгөө талдаа бол юу гэдгийг яг тэр цаг үед хөдөө зөвшөөрөгдсөн тэргүүний ч гэдэг юм уу шилдэг ч гэдэг юм уу гэх ойлголт өнөөдрийн 21-р зууны ойлголт хоёр чинь өдөр шинж болчиход байгаа. Тийм учраас одоо тэр ялангуяа тайлга тахилган дээр тэр чинь бол эрт үедээ бол дандаа л тэр цусан тахилгатай байсан ба шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо яаж гаж орж ирж байгаа гэсэн чинь саяхан би нэг пост харсан л да. Тэгсэн хиймэл оюун ухаанаас одоо Монгол бөө гэж юу вэ гэдэг юм нэг тийм асуултаар асуусан юм шиг байгаа юм. Тэгсэн юу гэж хариулж байгаа гэсэн чинь за Монгол бөө бол одоо ингээд хүний мах иддэг байсан гэж хариулж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юу хэлж ийм нөхөр нөгөө хүний махан хүнстэнгүүд хөрөлт чулуун зүрхтэнгүүд гэдэг ингээд нөгөө бөөгийн дуудах орж штэ. Тэрийг одоохондоо хиймэл оюун ухаан бол шууд хүний мах иддэг байсан гэдэг ойлгоод ингээд өгч штэ. Тэгэхээр тэрийг мэддэггүй байсан хүн болгон тэрийг унших юм бол тэгэл өө ингээд гадныхан болоо Монгол бөөнөр бол хүний мах иддэг байсан байна гэж ойлгох жишээтэй.
Тэгэхээр энэ уламжлал язгуурын юмыг сэргээхдээ одоо энэ их нюансуудыг нарийн бодож иж өнөөдөр юу зохих вэ? Тэр үеийн тэр агуулгаар орчин үеийн хэлбэрээр яаж хийх өгдөг хэрэг бол хослуулахгүй болохгүй гэж. Миний хувьд бол тэгж л бодогддоо штэ. Яг гэвэл яалтгүй тэр эртний үеийн цусан тахил гэдэг бол маш айхтар зан үйл штэ. Тэгээд бүр төрөө үйлдэл наваад үзэх юм бол одоо тэр оршуулгын зан үйл өгч нь хичнээн хүн дагалдуулж яадаг мадаг гэх юугаар гараад штэ. Одоо археологийн судалгаагаар ингээл гараад ирэх жишээтэй тийм ээ. Одоо малтлагаар бүгд гараад ирэх жишээтэй тэр амьтан дагуулж оршуулдаг, хүн дагуулж оршуулдаг гэж байгаа л одоо адуу мал агчинд одоо хичнээн тоогоор нь тодлогоор тэр яс марч штэ. Тэгэхээр энэ бүх зан үйлийг өнөөдөр хийнэ бол бас утгагүй тийм ээ. Тэгэхээр язгуурын юмнаас бид нар юу авч үлдэх вэ? Нөгөө гол үндсэн цөм санаагаа л авч үлдэх хэрэгтэй гэсэн. Би бол тэгж боддог. Өөрөөр хэлэх юм бол ууд усан шүтдэг, дээдэлдэг тийм ээ. Тэр тэнгэр одоо одрох сайн дээдэлдэг, одоо өвгдээд сайн дээдэлдэг. Тэр нь үлдэх хэрэгтэй. Тэр зан үйлийн хувьд бол одоо бас авч үлдэх юм байх хэрэгтэй л гэж. Ингэж харж байгаа зүгээр ерөнхий ертөнцийг үзэх үзэл гэдэг чинь Монгол бүгийн одоо юу гэдгийг чинь одоо номгүй сургаал номлолгүй гэж ярьдаг. Гэтэл нөгөөх мань өөрөө эргээд сургаал номлолтоо гэдэг нь юугаар баттагдж байна гэхээр энэ олон бөөнөрийн бөөлж байгаа онгодууд одоо мэдээж бүгдтэй бас үзэж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээний онгодуудтай бас хөөрөлдөж үзэхэд тэнд одоо хоорондоо харилцан хамааралгүй бие биентэйгээ ямар нэгэн холбоогүй онгодуудын ярьж байгаа юм дундаас ямар асуудал хамгийн их давхцж байна адилхан байна. Ямар нь өөрөө нэг ингэж үзэх шинжилгээ үзэх чинь ерөөхдөө бол одоо яаж байгаа шүү дээ одоо энэ ертөнцийг үзэх үзэл Монгол бүгийн тэр нь бол төсөөлөлтөд ирж байгаа байхгүй юу? Гараад ирж байгаа юм. Тэр нь юун дээр байна гэхдээ зэрэгт ерөөсөө орчлон гэдэг юм бол бүгдээрээ одоо амьтай тийм ээ харилцан хамааралтай. Тэгэхээр энд нэг мод огтлоход тэнд ягаад хүний амьдралд одоо ямар нэгэн тийм асуудал үүсэж байгаа гэдэг чинь өөрөө тэр амьд харилцаа илэрхийлж байгаа. Тэгэхээр тэрийг жамыг эвдэхгүйгээр аж төрөх ухааныг л заадаг байсан юм байна гэж. Одоо Монголын сургаалд айлдруудыг ингэ сонсож явахад бол ер нь бол голдуул тийм л юу байгаа шүү дээ. Тэгээд тэр асар их мэдлэг байсан харагдаад байна. Одоо жишээлх юм бол юу байна шүү дээ. Энэ манай тамганууд байна. За тэгээд одоо хадны сүг зургууд байна. За одоо 20 цэрүүд гэж ярьдаг, табуу гэж ярьдаг тийм ээ. Одоо тэгж болдгоо юм нүгэл ингэж болдгоо юм гэдэг байгаа нардын гэж нэрлэгдээд байгаа юм дотор чинь бол яг л энэ орчлонгийн жам зүү зөксийг л алдуулахгүй байх. Тэр сургаалууд бүгд хадгалагдаж байдаг. Тэгээд хамгийн гол нь Монгол бөөгийн нэг онцлог байгаа. Одоо бид нар бүгдээр нүүдэлчин гаралтай асар олон улс орнууд байна. Тэрэн дундаас магадгүй яг нүүдэлчний соёлын тэр хэв шинжээ илүүтэй хадгалж байгаа нь монголчууд байгаа байх. Бусд нь бол илүү арцсангуй бас суурин тариаланч тэр хэлбэрлүүгээ түлхүү шилжчихсэн. Мэдчихсэн одоо хүн амын 50-аас дээш өвн хотод амьдардаг одоо нэг урбанизаци үе хотчлогдох асуудал бол үжээ манай чинь айдэрт ичсэн юм газар шүү дээ. Гэхдээ тэрэн дунд одоо юу гэдгийг хасагч байдаг юм уу, якутч байдаг юм уу, алтан газарчууд нь туваа заа тэгэл янз янзын газрын нүүдэлчин гаралтай ард түмнүүдийн бөөнөрийн энэ зан үйл юмнуудыг ажиглаж яхад за судлаачдын судалгааг уншиж яхад бол монголчууд нэг онцлог бат Монгол бод мөнх тэнгэр. Мөнх тэнгэр гэдэг бол одоо өөр ямар ч нүүдэлчин усаатан мөнх гэдэг үг хэрэглэгдэхгүй байгаа шүү дээ. Хөх тэнгэр бол байдаг бүгдэд байгаа. Бүгдээрээ хөх тэнгэр өөр хөх тэнгэр гэж одоо түрэг монгол хэлний чинь хоёулаа хөх хар гэсэн энэ үгнүүд чинь адилхан хэрэглэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэр хөх тэнгэр бол байгаад байгаа. Хөх тэнгэр чинь зүгээр дээр хагдж байгаа агаар мандал байгаад байдаг. Мөнх тэнгэр гэдэг юм нь юу юм гэхээр шал өөр юм болоод тавьчихдаг байхгүй юу. Тэгээд мөнх тэнгэр гэдэг энэ нэр томьёо бас сонирхолтой нь яг одоо эзэн богд Чингис хааны үед анх хэрэглэгдсэн гэдэг манай Сумын Батар бол өөр нуус товчооны одоо юугаар сурвалжаар нотлоо тавьсан байгаа шүү дээ. 1200 2-4 оны хооронд анх одоо
тэмүүжин мөнгө тэнгэрд үгүй хэрэгэлжээ гэд. Тэгээд энэ мөнгө тэнгэр бол бусад одоо энэ ард түмнүүдийн бөөгийн шашны судалгаанд бол ерөөсөө тэнгэр гэдэг нь бурхан юм байна. Гэт энэ хөх тэнгэрээ бурхан гэж үздэг шүү дээ. Гэтэл бид бол энэ агаар мандлаа бурхан гэж үзээгүй. Тэр мөнгө тэнгэр гэдэг ойлголтоо бол одоо дээд хүч. Одоо бурхантай дүүцэх тийм ойлголт байсан байна гэдэг нь харагдаад байна. Тэгэхээр мөнгө тэнгэр нь өөрөө одоо бус шашин чинь ингээд бурханыхаа дүрийг бол зурдаг тийм ээ, хөргөлдөг, янз бүрийн баримл хийдэг. Ингээд байдаг. Тэгтэл мөнгө тэнгэр гэдэг баримл байхгүй. Байгаагүй бидэнд. Зураг байгаагүй тийм ээ. За тэгэхээр энэ мөнгө тэнгэр гэдэг юм бол ерөөсөө зураагүй, дүрслээгүй гэж үзээд байсан чинь бас тийм биш байна. Харин ч бүр нарийн зураад маш ойлгомжтой томьёолоо тавьдсан юм байна гэдэг нь одоо нөгөө эзэн Чингис хааны овгийн тамга гэж нэрлэдэг байгаа. Хас юу шүү дээ. Нөгөө онг тамга ширээтэй онг байгаа шүү дээ. Одоо юу вэ шүү дээ. Чингис хааны музейн дээр байгаа 5 тамгад ч голдож байгаа. Тэр ширээтэй онг маань өөрөө яаж юм гэсэн чинь доотлын зураас бол итүүгэн буюу газар дэлхий. Дээдлийн одоо энэ яг олон судлаач энийг бол нар гэж тайлбарладаг. Тэр дугуй цагираг бол ерөөсөө universe орчлон бүхэлдээ гэсэн үг. Тэгээд тэр хоёрын дундад холбодог юм нь хүн дундах зураас босоо зураас. Тэгээд ингээд үндсэндээ тийм учраас энийг чинь одоо Чингис хааны тамга гэж тэр зоосон дээр дэлдэж ингэж гаргаж ирсэн юм байна гэдгээд энэ орчин үеийн шинжлэх ухааны тайлбартаа яг нийцдэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол universe буюу одоо бүх гариг ирэхс нөгөө одоо ордон бүх юмыг хамарсан нэг том юм байна да. Тэгтэл тэрний орчил хөдөлгөөн нөлөө бол энд байж байгаа энэ дэлхийн ертөнцид ч нөлөөлнө, хүнд ч нөлөөлнө, амьтан одоо ямар л амьтан бидэн бүгдэд нөлөөлдөг. Тийм учраас жишээ гэх юм бол тайлга таглаг гэх чинь дөрвөн өдрлийн таглаг гэдэг юм яагаад хийж ирсэн юм бэ гэсэн чинь удирдлагын зааг дээр нэг удирдлаас нөгөө удирдлыг шилжих мөчөд нар сар одоо нөгөө нар өдөр шөнийн тэнцэл эсвэл одоо хамгийн урт богино энэ дөрвөн мөчтөр нь дөрвөн удирдлагын тахилгаа хийдэг чинь бол яг одоо ухаанда нэг мөчлөгөөс нөгөө мөчлөг шилжихэд тэр завсрын мөч бол хамгийн хямралтай үе шүү дээ. Тэгэхээр тэр хямралтай үе дээр ингэж тайлга тахлаг хийж аргадаж дом гэдэг ийм л зан үйл байсан байна гэдэг чинь судалгаагаар гарч иж жишээтэй. Тэгээ энэ тэгсээ чинь хүний биеийн дээр бас яг адилхан тийм юу ажиглаж байгаа байхгүй юу. Одоо Монголын уламжлалт ангаах ухаан гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ дорны ангаах ухаан гэж тэрэн дотор бас Монголын одоо өөрийн гэсэн одоо уламжлалт ангаах ухаан байна. Тэгэхээр энэ дээр бол яаж юм гэсэн чинь дэлүү гэдэг хэрэгтэн дээр гарч ирж байгаа. 5 сул гэж ярьдаг тийм ээ. Хүний одоо дотор байдаг 5 сул хэрэгтэн чинь одоо эргэшээдэг тийм удирдлууд удирд болгоно эргэшээж байгаа байхгүй юу. За элэг нэг удирдлын одоо идэвхч нь гэж яриад байгаа одоо яг анаах ухааныхаа юунд болохоор элэг идэвхчдэг удирдлага гэлээ. Зүрх одоо яадаг удирдлага гэлээ шүү дээ. юм уушиг нэгэд ингээд явж штэ. Тэгсээ чинь дэлүү болохоор нөгөө бусад эрхтэн шиг гэж урт хугацаанд идэвхчдэг. Яг удирдлын зааг дээр 14 хоног идэвхчдэг. Нөгөө дөрвийнхаа завсар нь 4 удаа идэвхэж штэ. Тэр нь нөгөө монголчуудын дөрвөн удирдлын тахилгатай яг адилхан. Тэгэхээр энэ мэн чинь ингээд бүгдийг ингээд хооронд нь харьцуулаад судлаад авах юм бол ерөөсөө яалтгүй энэ орчлон гэдэг бол нэг л цогц амьд юм байна. Тэгээд энэ бол нэг тийм одоо тэрийг бол мөнгө тэнгэр гэдэг томьёолсон байна да. Тэгээд одоо орчлонгийн одоо тэр мөнгө тэнгэрийн одоо юугаар зарилгаар гэж одоо тэр бүх үлийг хийж штэ. Их хаан бол. Тэгэхээр энэ маань өөрөө угаасаа цаанаасаа зайлшгүй юмыг бид гүйцэтгэж байна гэсэн тийм утга гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол тэр язгуурын юм гэдэг дээр бол тэгээд яг одоо юу гэдгийг дөрөвдүгээр зуунд ингэдэг байсан гэдэг тэр зан үйлийг авах уу? Эсвэл үндсэн үсэл санаагаа хадгалаад өөрчлөлтөө хадгалаад бусд нь бол цаг үетэйгээ зогсоод явах уу гэдгийг сонгомоор байна. Одоо зөвхөн
угсаатны бүлгүүдээс гадна одоо неошаманизм гэж одоо сүүлийн судалгаанд яриад байгаа. Энэ богино шашны шинэ үсгэлүүдийн хувьд аваад утсан ч гэсэн чинь юу яаж байгаа шүү дээ. Манад бол жишээлх юм бол богино гал гэдэг ойлголт гарч ирсэн тийм ээ. Тэгээ олон галууд бий болсон. Багшигаа дагсан одоо тийм галууд үсээд тэр галууд маань өөр ингэсэн бас ховцос гэргэлтэй, өөр ингэсэн ялгарх онцлогтой. Тэгээд одоо бас нэг явандаа ингээд зан үйлүүд ч гэсэн бас нэг жоохон ялгаатай ийм юмнууд гараад байх юм шиг байна. Тэрийг бол журамлаад одоо юу гэдгийг одоо цэргийн форум шиг болгоно гэж хэлж байхгүй. Тэгэхээр тэнд бол яг үхээр энэ зан үйлийн бодоод энэ жижиг ялгаануудыг бол орхиод үндсэн гол санаагаа бид нар алдагдуулахгүй идэхгүй авч явж чадж байна уу гэдэг дээр анхаарчих юм бол тэгээд яваа юу бол би бол энэ жижиг орон нутгийн чанартай ч гэх юм уу одоо юу ч хэлхий орчин үед одоо баг их гэн Улаанбаатарт өдөрцөн галууд байгаа шүү дээ. Тий тэгээд галын чанартай энэ юунуудыг бол энэ удаад бол нэгтгэх нэг юунд оруулах тухай ярих биш. Цаад үндсэн гол юм аа л бид нар алдахгүй явчих хэрэгтэй болов гэсэн ийм л бодлоо шүү дээ. Одоо энэ үндсэн гол санаа буюу тий одоо бөө хүн гэж юм ямар юм байна. Тэрэг үзэл дээр юм чинь тогтохгүй бол одоо нэг бодлын ингээ харахаар нэг үзмөр цурхаач юм шиг тий бөө. Тэгээ ингээ харахаар энэ тэнд очиод оол ус дахиад хүн амтан зөвлөлдөг юм шиг тий. Тэнгүүд яг энэ бөө гэдэг дотор чинь бүх юм байна. Тэгээ ганц тэр хүн үзэж харагдахтаа биш тий бөө гэдэг үзэл санаа болоод одоо энэ мөнх төмрийн ойлголт энэ юм чинь бас их аваа юм биш. Тэрийг хүмүүс яг ойлгоод мэдэрчих юм бол энэ хүссэн үсээгүй тэр бөө болцсон улаач бөө хүмүүс ч өөрөөсөө хөгжүүлээ явчих гэдэг байна. Тэгэхгүй зарим нь ингээд хараад хад яг хайчхаа мэдрэхгүй тэгдэл гэсэн гээд тэнцэнэ байгаад байгаа хүмүүс бас байгаад байгаа шүү. Тий, ер нь бол өөрийгөө хөгжүүлнэ гэдэг энэ асуудлыг хоцрогдчихсан юм гэж бодоод байгаа. Зовлон байна. Одоо жишээлх юм бол манай буддын шашны лам хургийг бэлтгэхэд бол ингээд багаас нь эхлээд одоо номын заагаад дэг жайгийн заагаад ингээд тэрдэргүй тогтцсон тэр чинь бүх юм ингээд юу ячлаа шүү дээ. Орт удаан хугацаанд тогтцсон тодорхой болсон юмнууд яваад байна. Тэгэхээр тэр хүн бол ингээд багаас ном үзсээр байгаа хэдий чинэл одоо эрдэм сурч үнсгэрч чадсан тэр жигээрэл өсөж байгаа. Тэгэд бөөд нэг зовлон бий. Бөөд бол ерөөсөө нөгөө онгодын тамхтаа гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл бөө болох тэр өгөгдөлтөд төрсэн хүнд тэр өгөгдөлд сэрээд ингээд бөө болох юм бол хэн байхаас үл хамааран шууд тэр эрдэм чадал ороод ирдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө хүн маань хүнийхээ хувьд үлдгэсэн үү гэдэг асуудал үүсдэг байхгүй. Боловсрол зотмог байж болно тийм ээ. ертөнцийг үзэх үзэл нь явцсуу байх юм бол жалга довны үзэлтэй байх юм бол шуналтай байх юм бол ч гэдэг юм уу. Энийний цаана дахиад асуудал үүсээд байдаг. Тэгээд энийг өмнө нь яаж шийддэг болсон юм бэ гэж. Яг судалгаагаар яваад ирэхээр бас наадах чинь бол хамгийн дөрөв шийдчихсэн байна. Үндсэндээ ёс зүйн асуудал бол монголчууд эрт шийдсэн юм байна л да. Тэр нь юу гэхтэй зэрэг одоо нөгөө за бүрээдүүд бол шахаан дангар тийм ээ. Бусад бод бол одоо амдгаа өргөх гэдэг нэг ёс байна да. Тэр чинь за гом гэдэг нөхөр бөө болох шинж илрээд тэгээ одоо нэг зарим дээр ч юм уу удам дээр очлоо гэхэд тэр хүн бодоод одоо өөрөө чинь удмыг мөшгөөд тий тэгээд дэдстэй холбогдоод тэгээд ингээд учир шалтгааныг тодруулаад тэгсний дараагаар за одоо холбож өгнө замчилж өгнө гэхэд шууд одоо нэг юм өмсүүлээд хэнгэрэг нүдүүлээд ингээд эхэлдэг манайх чинь тийм л байлаа шүү дээ. Тэгдэггүй байсан байна. Эхлээд заавал ам одоо шахан дангарыг авдаг. Тэр дангаргийн хүнүүд нь эренчингуй судалгаанд альж байж байна. Дуламгын судалгаанд ч явж байна. Миний судалгаанд ч байж байна. Маш хатуу. Ерөөсөө гол нь тэр юм бэл. Тэр амыг өгчөө тангараг өргөжөөж бөө болсон хүн тэрийг зөрчих юм бол тэгээд өстөө нөгөө тэнгэрийн хэсгээр би хүртдэг учраас буруу хацгаа юм хийдэг. Зөв шулуу явдаг. Тийм байсан байна. Хоёрдугаарт одоо жишээ нь хангаалав гэж одоо түрүүн дорж ванзаараа гэдэг бүрээд эрдэмтнийг ярьлаа.
тэрний дараагаар одоо Морет бөөгийн судалгаанд бол маш их юм хийсэн хүн бол Хангаалаа гэж ярьдаг байсан. 1881 оноос 1917 онд нас орох хүртлээр хийсэн хээрийн судалгааны материалнууд 3 бочор сүүлд Оросд хэвлэгдсэн Орос хэл дээр. Тэгэхэд Хангаалын судалгаан дээр юу явж гин гэсэн чинь шүү дээ. Юу яж байгаа шүү дээ. Яг тэр тангараг яаж авдаг юмнууд бол явж гин. Шихан тангараг. Тэр үтгийн хэл одоо юу гэдгийг нөгөө андгаагаа зөрчөөд буруу муу үйл хийгээд байгаа, хар үйл хийгээд байгаа. Тийм бөөг оршуулах зан үйл хүртэл тэнд 2-3 удаа дурдгаж байна. Жишээлх юм бол уруулжин хингэртэй бөөг л нөгөө хингэргийн уруу харуулж. Тэгээ бөөгийн уруу харуулж оршуулдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр онгод дахиад босохгүй гэд ингээд ийм тэрийг бол одоо Монголд бас эртнээс нь байсан гэдгийг бол одоо дулан багш жишээлх юм бол тэр хатны оршуулгын одоо нөгөө чулуун дээр байгаа одоо бүжгэлж байгаа хүмүүсийн зураг байгаа шүү дээ. Тэн дээрээс уламжлаад бас яг ингэж уруу харуулж одоо уруулжин хингэрхтэй хүнийг оршуулж байгаа зан үйл байна. Гэт тэр хөмөргөн уруулжин гэж жүжиг бичээд тэгээд юу яллаа шүү дээ. Нүбийн тайзан дээр тоглогдлоо шүү дээ. Тэр бол хэдэн зуун жилийн өмнөх одоо оршуулгын зураг. Тэгээд Хангаалынх бол одоо сая одоо 1800 оны сүүлд бүрээдэд 2-3 удаа яг тийм тохиолдлыг тэмдэглэжүүлсэн багч. Энэ чинь тэгэхээр ёс суртахууны тийм их хатуу шалгуурууд бол байдаг болсон байна гэж. Тэгээд нөгөө нэг юм нь бол одоо яг ингээд ирсэн чинь гомбоо гэдэг нөхөр ингээд бөө болохгүй ялаа гэсэн чинь юу ятдаг. Ямар нэг байдлаар одоо яадгийн хонцог нуурч байдаг юм уу одоо сумтаач байдаг юм уу тиймэрхүү байдлаар ингээд Монголдоос эвдэх юм байна. Болохгүй юм байна гэх юм бол гооч давуулдаг гэсэн байна. За наад нөхөр чи ийм нөхөрч ерөөсөө болохгүй. Тэгэхээр одоо удмын минь боллаа чинь зүгээр одоо давуулчих үзгээд ингээд давуулцдаг ч гэсэн байна. Тэгэхээр энэ хүнийхээ ёс суртахуунд их анхаардаг байсан байна. Бөө болгож байгаа хүнийхээ. Тэгэхээр энэ бол өнөөдөр байхгүй шүү дээ. Харин ч бүр одоо ингээд түүгээр явж байсан хүнийг дуудаад бушуухан бөө болгоод хэдэн дөөр авчих гэсэн ийм өрсөлдөөн нэг хэсэг явсан. Тэгээ эн чинь аваачаад нэг баахан хуурамчгүй тэгээд одоо нэг ёс бусын баахан яадаг. Одоо бол ойлгодог болж явах шиг байна, хашир сууж явах шиг байна. Тэгээд үүнээс оч цэгцэр нүцтэй одоо тэгээд залуучууд та нар бол одоо энийг бүгд мэддэг болцсон чинь. Тэгээд цааш явсан бид нар ч юу ч мэдэхгүй байж байгаа л 30 хэдэн жилийн дараа эхэлсэн шүү дээ. Тэгээд богинохон хугацаа энэ чинь өнөөдөр бол юу гэдгийг хүний амьдралтаа гэдэг юм уу нийгмийн амьдралтаа одоо улс орны түүхтэй харьцуулаад үзэх юм бол жоохон хугацаа шүү дээ 30 жил. Тэгэхээр энэ бол цаашаа цэгцрээд явах бах. Байгаль экологийн одоо тэр экологийн үзэл санаа, экологизмын үзэл санаа бол бөөнөрт бол хамгийн хүчтэй байна. Байгаль орчин одоо хайрлын хамгаалал гэдэг үзэл бол их хүчтэй байна. Энэ бол угаасаа тэр шашныхаа суур сургаалтай холбоотой юм да. Тэгээд одоо дээрэс нь нэмээд одоо энэ хүн гэдэг хүн байх гэдэг тэр утга агуулгыг л одоо амьдралдаа шингээчих юм болов тэгээд угаасаа бусд нь болно доо. Одоо энэ тангаргийн тухай ойлголт шүү дээ. Энэ бол бас яг өндөр ширмээр юм байна. Одоо энэ зөвхөн бөөдөрч эхлэх одоо төр дорж байгаа мөртл тангараг болж байна. Энд ч болж байгаа юм тангараг. Тэгээд цагдаа юм тангараг. Тэгээд энэ тангаргийн тухай ойлголт зөвхөн Монгол оронд байгаа гэдэг нь дэлхийд даяар. Дэлхийд даяар байна. Зөвхөн бөөгийн тухайд бол би мэдэхгүй байна. Бусд орны юмд ямар хөө журмаар яадаг юм. Байгаа газараа байгаа л байгааг бол байхгүй газараа байхгүй зүтэй зүгээр. Ялтгүй тангараг гэдэг юм чинь бол нөгөө андгаа гэж үүнээс тийм ээ. Монгол хүний Монголын за андагаар бузаа гэж нууц хөвчөнд өгөөж штэ. Тэр чинь юу хэлж яах вэ? Зэрэг за гэж л хэлсэн бол энэ бол тангараг. Биедүүлэх хэрэгтэй. Тэгэхээр биедүүлэхгүй л яах вэ? Тэнгэрийн хэсгэл хүлээн. Гэдэг юм чинь яс махандаа шингэл ойлгоцсон байсан учраас одоо хүнд заа гэж хэлсэн бол манай хахан чи саяхан хүртэл одоо бүгд л одоо тэр үгэндээ хөрөх хичээд байгаа юм шүү дээ. Хүний амнаас заа гэж сонсчихсон бол сэтгэл амар явж болдог байл. За одоо гомбо нэг заа гэж дуусчихсан. Миний тэр их ямар ч байсан бүтээндээ гэдэг хүн сэтгэл. Яг л итгэл алтмж байхгүй. Заал гэсэн бол
заавал хийдэг Монгол хүний зам байсан учраас энэ чанаруудыг бид нар бас эргэж сэргээх хүмүүстэй бий болохын төлөө бас нэлээд ажиллах хэрэгтэй юм шиг байна. Ер нь тэгээд шашны зүтгэлтнүүд гэдэг чинь бол бүгдээрээ л одоо хүний сэтгэл зүйтэй ажилдаг. Хүмүүсийн бодоод нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд маш үүрэгтэй. Гэтэл өөрсдөө одоо хэрүүл урууд хийгээл чин мохоо хараал ерөөл болол ингээл тим юм янгин тэгнэ гэдэг ингэх биш. Уг нь эдгээр чинь ингээд араасаа одоо тэр өөрийнхөө одоо сүсгтнүүдийг дагуулж, чиглүүлж, залж явах хэрэгтэй. Энэ хэсэг нь шүү дээ. Оюун санааны лидерүүд гэсэн үг. Аль ч цаг үед бол шашны үүрэг бол ийм л байсан. Хүний сэтгэл зүрхийг залах чиглүүлэх. Тэгэхээр тэр үүргээ бид нар одоо аль ч шашны төлөөлөлөө бас сайн ухамсарлаад явах юм бол тийм буруу хазгай хийгээд байхгүй л дээ. За ангөрөнд бидний урилгыг хүлээж авч сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээ таны дараагийн судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний энэ подкаст бас олон хүмүүст хүрч тэгээд Монголын бөө мөргөлийг зөвөр ойлгох, за зөв чиг рүү явуулахад бас их үүрэг гүйцэтгэх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ бол зөвхөн нэг тухайлсан шашны асуудал биш. Энэ бол Монгол төмний ер нь оршихуун асуудал учраас аль шашны төлөөлөл бай. Ер нь Монгол хүн юм бол бид нар одоо дандаа буруугаан засаж, залруулж, шүүж, ярьж зөв зам руу явах талаар ингэж хичээх ёстой. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. За баярлалаа.